Ийхүү томот өвчний тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор нийслэлийн 7 дүүргийн багаангийн хичээлийг өнөөдөр бас цахимд шилжүүлсэн. Гэтэл зарим сургуулийн багш нар цахимаар хичээлээ заахгүй даалгавар өгөөд орхисон нөхцөл байдалтай байна. Иргэн энийх бага ангийн 3 болон 4-р ангийн 2 хүүхэдтэй. Тэрээр хүүхдүүд нь өнөөдөр цахимаар хичээллэх тул гадуур ажлаа зохицуулж гэрээр ажиллаа хийж байна. Гэтэл 4-р ангийн хүүхдийнх нь багш цахимаар хичээлийг ороогүй хийх даалгавар л явуулжээ. Харин 3-р ангийнх нь хүүхдийн багш хичээл сургалтын үйл ажиллагаа хэрхэн явуулах талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй өнөөдөр цахимаар хичээл ороогүй даалгаварч өгөөгүй байгаамаа. Нэг сар ам гэж хэлсэн манай багш. Цахимаар хичээл орно гэж хэлсэн үү? Интернетээр өнөөдөр хичээл нь орсон уу? Ороогүй. Багш нь ороогүй шалтгаанаа тайлбарласан уу? Тайлбарлаагүй. Анийн дүүгийн хичээл өнөөдөр орсон уу? Ороогүй. Яагаад ороогүй юм бэ? Мэдээгүй. Нөгөө 1-7 хоног цахимаар хичээлсэн гэсэн. Багш нь даалгавар өгсөн үү? Өгсөн. Ямар даалгавар өгв? Математик дээр эрэг баас өрөг тоо гэд тийм даалгавар өгсөн. Тэгээ монгол хэл дээр болохоор нөгөө нэг том ихнээс 7-8 нөгөө юм асуултанд хариулна гэд тийм даалгавар өгсөн. Даалгавраа хийсэн үү? Хийсэн. Яг нэг юм нэгдсэн журмаар шууд цаг товлоод ч юм ингээ оруулаагүй байгаа болохоор одоохонд бол хүүхдүүд тэгээл зүгээр нууцаа оролдох ч гэдэм үү тийм байдлаар ингээл цагийг нөхцөөгөл одоо нөө яг юм альбиасаар оруулахгүй байгаа болохоор тэгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр уул нь бол яг ингээд нэг альбиасаар оруулчих юм л хүүхдүүд юм хийх л ах л та тий. Одоохондоо бол яг тийм үр дүнтэй гэж бол хэлэхэд жоохон хэцүү л байна. Багш солигдоод байгаа, багш хомсдолтой байгаа учраас хүүхдүүд маш их хоцрогдол үүсэж байгаа. Тэгээ цахимаар битгийхэл танхимаараа сайн орж чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр тийм тэр төлөлийн тийм одоо асуудал бол манад бол байна. Коронавирусын үед хүүхдүүдийг нэгдсэн журмаар хичээлд хамруулж байсан нь үр дүнтэй байсныг тэрээр мөн ярьсан. Харин энэ жилийн тухайд багш нар өөрсдөө хичээлээ зааж байгаамаа. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ эрүүл байлгах уу, боловсрал эзэмшүүлэх үү гэх хоёр сонголтын эрүүл байлгахыг хамгийн ихэнд сонгож байгаа. Гэтэл бодит байдал дээр захим хичээл төдийл үр дүнгүй арга заасан байдалтай байна. Энэ бол нэг л айлын жишээ. Гэтэл гэрт нь интернет битгийхэл утас байхгүй сурагчид олон байдаг. Эдгээр хүүхдийн хувьд чанартай боловсрал эзэмших нь асуудлын хамгийн хойно ирэмблэгдэж байгаамаа.